Дараагийн мэдээ. За эмч эмнэлгийн ажилтнууд цалингаа 3.5 сая төгрөг болохыг шаардаж 8 өдөр султ хийсэн. Энэ хугацаанд 1800 орчим эмч эмнэлгийн ажилтан жагсаалт нэгдсэн ч төр засгийн зүгээс шийдвэр гараагүй тул эмчнэр ажил хаяхаа мэдгдсэн юм а. За тэгвэл өнөөдрийн байдлаар ажил хаяхаа аль биесээр мэдгдсэн эрүүл мэндийн 29 байгууллагын эмч ажилтнууд байна. За энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай юм а. За түүнчлэн эмч эмнэлгийн ажилтнууд эх 7 хоногоос ажил хайж эхэлнэ. Мөн эмч эмнэлгийн ажилтнуудын саналыг асуулгүйгээр эмнэлгийн удирдлагууд ажил хаяхгүй хэмээн мэдэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Эрүүл мэндийн салбарын ажил хаялтын үйл явц бол яг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрээс шүүл яг тэдний өдөр ажил хаялтын эхэл гэдэг тийм чиглэлийг өгдөг тийм үйл явц биш. Энэ үйл явц нь ямар түвшинд яаж шийдэгддэг вэ гэхээр байгууллагууд дээр ажилтнууд өөрсдөө хуралдаж өөрсдөө шийдвэр гаргадаг. За яг энэ хурлууд маань хийгдээд явж байна гэсэн үг. Яг энэ ажил хаялтын бэлтгэл ажлал энэ 7 хоногт эхлээ явцсан. За өнөөдөр бол нэлээд олон байгууллагууд хурлууд хийхээр байна. Орон нутгийн нийцсэн бүсийн ажиллагаа эмчилгээний төвүүд, томоохон эмнэлгүүд ихэнх нь сурлуудаа хийцэн ч бас байна. За тэгээд энэ хурлуудаас гарсан шийдвэр дээр үндэслэн байдлаар ажил хаялт эхэлнэ. Тэгээ ер нь бол яг өрсөн төлөвлөгөөр эх 7 хоногт ажил хаялт эхлэх болов эхэлж таарна. Одоогийн байдлаар Монголын боловсрол соёл шинжилх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо боловсролын яамтай хийх хилцээ үргэлжилж байна. Талууд тохиролцоонд хүрснээр ажил хаялт зогсох юм. Харин Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн яамтай нэгдсэн шийдэлд хүрээгүй байгаа. Мөн эмнэлгийн удирдлагуудын зүгээс эмч ажилтнуудыг дарамтлаж байгаа үйлдэл гарч байгааг ч хэлж байна. Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой асуудлаар байгууллагын удирдлагууд шийдвэрэн гаргаж болно. Эвлэлтэн нэгдэх хэрэгтэй болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас зохион байгуулж байгаа альва үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, мөчхөн мөрдөх, тагнах, чагнах үйл ажиллагаанд нь оролцох ийм асуудал бол байж болохгүйгээд бүр олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудад байна. За Монголын үйлдвэрчний эрхийн тухай хуулинд байна. За үндсэн хуулинд ч хүртэл байгаа. Тэгэхээр ийм олон хууль конвенцуудыг зөрчиж иймэрхүү үйлдэл дахин битээ гаргаасан. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, улсын 1-р төвийн эмнэлэг, нийслэлийн түргэн тусламжийн 103 төв нь эмч эмнэлгийн ажилтнуудын цалин нэмэхийг дэмжиж байгаа ч ажил хаяхгүй гэдгээ мэдэгдээд байна. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа ажилтнуудаас санал аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэж байна. Тухайлбал их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйлдвэрчний эвлэл нийт ажилтны хурлыг хийсэн боловч эрс хүрээгүй учраас ажил хаях хэсэг талаар ажилтнууд байр сууриа илэрхийлээгүй гэлээ. Эмнэлгүүдийн хувьд иргэдийн амь эрүүл мэндэд учирч болох эрсдлээс сэргийлж ажил хаялтанд оролцохгүйгээ мэдэгдэж байгаамаа.